Сайн бацгааны үзэгчдээ өдрөг бодолтой дотроосоо гэрэлцэн бүсгүй тань зориулан хүргэдэг гэлийн хат нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Ингээд өнөөдрийнхөө зочин хойморт өргөцсөн хүндэт зочтой та бүхэндээ танилцуулъя. Жүжигчин Шүүдэр цэцгийг та бүхний минь урьж байна. Шүүдрийг тайснаа өрье. Арай минь. Айсуу иржил явна да. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Яасан үдэстэнтэй бүсгүй вэ? Баярлалаа. Цэнхэрхэн гүнжтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Цэнхэрхэнтэй ямар гүнж яадаг вүлээ? Элса. Үлгэрийн гүнжид дуртай юу? Дуртай. Ямар гүнжид? Элса. За ойрын сайн сайхнаас юу байна? За юу аах втэ тэгэл байж. Уран бүтээлийн талаас ярих л та. Аха. За ер нь бол уран бүтээлдээ орсон бас нилээд хэсэг хугацааг өнгөрөөлөө л дээ. Тэгээд одоо Хотлон гүнж гээд түүхэн кинон дээр ажиллаж байгаа. Яг зураг авалт маань болохоор эхлээгүй ерөнхийдөө нөгөө түүхэн кино айгүй их бэлтгэл шаарддаг. Тэгээд бид нар тулааныхаа бэлтгэлд орсон явж байгаа. Тулалт нь тийм тэгээ дээр үеийн хаттууд ч угаасаа ирчүүдээс тутахааргүй айгу тийм баатарлаг эр зөрөгтэй мундаг байсан. Тэгээд тэр дүрийг гаргахын тулд бид нарт бас маш их бэлтгэл хэрэгтэй болсон. Тэгээд за уран сайхны нэг кинон дээр бас дөнгөж сая проб өгчөөд ирлээ. Тэгээд тэнцвэл тэгээд тоглох байх. Ер нь бол чанартай сайн гоё гэсэн бүтээл дээр л одоо өөрийгөө сорж илүү бас туршлага хоримтлуулахыг хүсэж байна да. Тэгэхээр тулалтна гэж байна шүү дээ. Шүүдэр цэцэг гэдэг бүсгүй хүн өөрөө яг зан чанарын хувьд би хааны хувьд ерөнхийдөө хэтэрхий уян зүйлийн болов аль эсвэл чангу ер нь дүрдээ ер нь ер нь тололтож амжихгүй энэ баг үлээхэд унчмаар. За би өөрөө йогоор хичээлдэг, бас фитнесээр хичээлж бас форма барьж байгаа. Тэгээд одоо тулааны багш маань яаж тавихын тэгэл мэдээж өөрөөсөө гарч болох бүхий л одоо ирч хүч тэр бүх юм аль дайчилж ажиллана. Багтаа зодтолж байсан уу? Ерөөсөө зодтолж байгааг. Би ерөөсөө зодтолтоод өсөлцөөд идэг гэсэн охтуудыг айгүй гайхдаг байсан шүү дээ. Ерөөсөө зодтолж байгаагүй. Гэтэ багтаа иршүүд тийм жоохон атман дуу. Тийм охин байсан. Зодтолтгүй айгүй хөөхөө. Хорч байсан юм биш үү? Тийм амаараа. За хорчин биш ээ. би сая хэрэлцдэг л байсан ямар ч байсан. Хэрэлцсээр агаал нөө зодоо нэг дуусах. За одоо хэрүүл хийе. Ерөөсөө хин дээрээ гарахаа үзье. Ер нь яг тэгдэг гэсэн шүү. Тэгэхээр 10 жилдээ за ишүү тал руу байсан сурлага Хөөхий алтан дундаж. Дундыг арай л явцдаг. Тэгээд багасаа яг 7 настайгаас хүүхдийн ордны бүжгийн дугууланд хичээлсэн 11 жил сурсан болохоор ер нь урлаг соёлын хүүхдүүд хичээлдээ жоохон алтан дундаж байдгийн болоо да. Тэгнэ багш нар дүнгийн гаргаа авчдаг. Тий. Тэгээ аягүй сайн ойлгодог байсан. Гэтэ муу сурдаг бол байгаагүй. Айхтар бүр онд сурдаг, толгой цогсон бол байгаагүй. Гэтэл бас аягүй хөөрхөн тэр хүн тэндээ сэргэлэн авхаалчтай. Картын барааны хүүхд юм байна шүү дээ. Ер нь тий. Картын барааны үед одоо хамгийн хийхийг хүсдэг байсан ч юм уу, идэхийг хүсдэг байсан амттан, өмсөхийг хүсдэг байсан хувцас ямар хувцас юм бэ? Тэр үед нийгэм бас хэцүү байсан шүү дээ. Үгүй, миний үед нэг хэцүү байгаагүй шүү дээ. Тэр чинь чаг байлгүй тий. 2000 онд яасан байна тий. Мэдээ орж ирсэн үү? Тийм шүү дээ. Хэдтэй юм бэ? 19-тэй шүү дээ би чи. Тэр 19. Одоо 19 настай юм уу? Оо тийм үү? Тийм. Вау, тэгвэл мундаг юмаа шүүдэр цэцэг гэдэг хүнийг одоо баг танихгүй байхгүй шүү дээ. Тэр цэцмаа өсвөр насны охтууд бол бүр сайн мэднэ. За тэгээд миний үеийнхэн мэдж байгаа ах. Тэгээд жүжиг кинон тоглохоос гадна бас өөрөө хувийн фэйсбુક хуудасаараа бас гоо сайхны бүтээгдэхүүн өнөөрөө ихэн бодох уу гэд хөрхэн арчилгаануудыг бас зааж. Тэгэхээр шүүдрэг бол өсвөр насны охтууд ер нь бүсгүүчүүд бол мэдэхгүй хүмүүс байхгүй. Яагаад заавалчгүй жүжигчин мэргэжлийг сонгов? Бүжгэлдэг байсан юм ба шүү дээ. Бүжгэлдэг байсан. Гэхдээ жүжигчний мэргэжлийг сонгооо гэхээр би чи нөгөө мэргэжлийн биш. Тэгээ энийгээ ер нь бол зарлж явах айгу дуртай. Яг үний юм чи. Тийм үний юм чи магадгүй мэргэжлийн биш гэдэг нь миний давуу талч байж болно. Тийм болохоор зүгээр л үний юм үннээрээ сайхан гэдэг утгаараа үнэнгээ хэлж мэргэжлийн бишээ би гэж хэлдэг. Тэгээд яг хоо жүжигчний мэргэжилд айгу хайртай, дуртай. За энэ ажлыг хийхээр маш их ирч хүч, кайф, энерги тэр олон зүйлийг авдаг учраас магадгүй энийг хийж явдаг байх л та. Ирээдүйн хань тэгээд сонгосон мэргэжил хоёр нь айгу зүг байх юм бол аз жаргалтай амьдралын үндэс их үүсвэр болдгийм болоо гэж боддоо ш. Тэгэхээр ер нь би бас зөв замаараа л явж байгаа гэж бодож байгаа. Магадгүй энэ салбарт айгу азтай орсон. Яаж авсан бэ?
хөдлөж аваад шүү. Хин ч хөдлөг өөр. Анхны одоо гараа нь яаж эхлэв? За бүр эхнээс нь ярих юм уу? За тавчлаад ярил л да. За ер нь л нөгөө би айгуу тийм бондгордуу хүүхэд байсан. Бүдүүн бол биш л те. Тийм бондгордуу 10 жилдээ тийм хүүхэд байж байгаа. Нэг өдөр би зүудлээд сэрэхтэй загварын тайзан дээр би амар амжилттай алхаж ийн гэж зүудэлсэн байхгүй юу? Амар амжилттай явж ийн гэд. Тэгээд би өглөө босч ирэл ээжи би загвар өмсгөж болмоор байна. Гэхдээ чинь за миний охин чам шиг юм бүдүүн загвар өмсгөж байдгүй юм. Чам шиг юм намхан загвар өмсгөж байдгүй. Энэ загвар өмсгөж гэдэг хүн чинь төрдөг юм аа гэдгсэн байхгүй юу? Тэгсэн чинь үгүй ээжи би сте амар амжилттай яваал хүмүүс миний нүүр амыг будаал би тэгэл тайзан дээр алхсан чинь энэ тэндээс би чиг асаал ингээд зураг мураг аваад байна. Би ер нь айгүй ингээд амжилттай явахаар байна гэд. Тэг яг тухайн үед манай гэрийнхэн бол дэмжээгүүлтэй угаасаа тэр үед загвар өмсгч гэвэл бас хэцүү л дээ. Одоо ч бас загварынхан дундаа би чи ямах охин гэдэг нэртэй тийм жижигнэрээ алдартай тийм үн штий ер нь л. Тэгээд би өөрөө гүйж явж байгаад хөөцөлдөж байгаа. Шилмэл загварт анх орж исэн. Тэгэл шилмэл загварт ороо тэндээс миний бас дараагийн гараа эхэлсэн болов. Тэгээд яг тэндээс анх хайрлаж болох уу гэдэг киноны проб аваад тэгээд тэнцээд яг анхныхаа хоёр тоглож байсан. Анхныхаа кинонд тоглож байсан. Real life дотроос тэгж бодлоо ямар зоригтой юм бэ? Өөрөө очивол ээж нь минийхөө бишээ болохгүй гэхэд л зүгээрээ ээж би зүгээр зүүдэлсэн би охин болно гэж өөрөө яг бас зориглоод очно гэдэг хасар их зоригтой юм аа. Яаж гарч ийн? За энэ дээр би нэг тайлбарлаж чи. Гэтэ 19-тэй гэдэг та нар итгэцэн байна тий. Тэгэхээр би сайн жүжиглсэн гэсэн. Юу болоод байна? Гайхаад нөгөө итгээд байгаа юм шиг итгэхгүй байгаа юм шиг харцнууд эндээс яг ингэж яваад энд болохоор манай хүн бүр итгэцэн. Би бас итгэсэн. Бүр гайхаад чи яахаа? Амраа тэндээс бүр гайхаад нэг юм эргэлцсэн харцаар ингэж хараад тийм биш дээ. Би болохоор 19 гэж сүулдээ за 14 5 таа. Угаасаа 14 5 таа гэж одоо айгу өсөглөн болсон болохоор. тийм миний үед чи өсөглөн байгаа шүү 14 5 таа л ингээ гараанд эхэлсэн. Би ч одоо 39 хүрэх гэж байна уу. За одоо итгэх байл. За ер нь бол би насаа ерөөсөө хилдэггүй маа. Тэгэл хүн хийдгэж харах нөө. Зарим хүмүүс тэгдэж шít. Нөгөө энэ шүүдрийг чинь бүр 30 гарчаа үсттэй. Айгу хөгшин бидтэй гэл тэгээд идэг. Тэгээ зарим нь ч яг 19-тэй гэдэгт нь итгээл за энэ жоохон 20 гарсан баха гэл. Тэгээ баг тэгээ явж байвал айгу сонирхолтой гоё юм шүү. Түрүү шүүдрээ ярьжсэн бондгор байсан гэдэг чинь одоо яг өсвөр насны бондгор охтууд бол зөндөө байгаа л та. Мэдээж өөртөө ихтэй байгаад яг одоо өөрөө чинь хараад хөөх шүүдрэгч одоо бондгор яж аваад ийм гоё болцсон байж штэ гэж яг харж байгаа. Тэр охтуудад зөвлөөч. Яаж одоо жингээ асуу, яаж гоё өөртөө ихтэй гоо сайхнаа тодруулав. За энд бол мэдээж урлаг айгүй их нөлөөлсөн баг. Олны танил болсноороо маш их хүүрэг хариуцлага хүмүүст үлгэр дуурайл болох ёстой ч гэдэг юм уу те. Муухай явах ирэхгүй болчдөг. За 10 жил тахта миний бодлоор ингэдэг юм шиг байгаа. Эмэгтэй хүний бие одоо ингээд ийм айгу амархан хувирамтгай гэдэг юм уу? Сунж агшихтай айгу хурдан. Юу өмснө яг тэрүүгээрээ ингэж одоо өргөн юм өмсвөл өргөнөөрөө сунаад идэг. Өсвөр насндаа л да. Одоо бол өөр хэрэг. Өсвөр наснд яг тэр нэг өсвөр насныхаа шилжилтийн насан дээрээ бариу юм өмсвөл би ингээл жижигрээл ингээл тураал ингээд идэг. Би болохоор айгу тийм өргөн хувцалдаг байсан болохоор магадгүй ингээд тэлцэн бах гэж боддгийн. Түүнээс багын бол би унган байгаагүй, унган бахта байгаагүй. Туранхай би чинь хил 800 2 ил төрсөн шүү дээ. Дутуу төрсөн. Тэгээд жижигэн төрсөн болохоор ерөнхийдөө туранхай яж байгаа яг өсвөр насн дээр би тэр одоо тэр үед чинь хипхоп гэдэг хувцсыг өмсөж эхлээл тэгэл миний ингээл би жоохон тэлцсэн. За тэгэл загварын дамжаанд яваад би 3 сар алхаад би 49 ил болсон. 2008 онд. Тэгэхээр одоо 16 он гэхэд би 49 илтэй. Тэг яг энэ жинтэйгээ айгүй олон жил хадгалж явж байна. Тэр нь олонний танил эмэгтэйчүүд ялангуяа залуу бүсгүйчүүд ялангуяа үзэсгэлэнтэй анхаарал татсан бүсгүйчүүд хар PR сөрөг комментууд их байдаг. Ямар нэгэн талаас нь папарацтууд яг эвгүй хөдөлгөөнтэй байх үед нь зураг дарчаад үнэн ч худлаач сонирхолтой байдлаар өөрсдөө татахын тулд яг тийм онцгой зүйлсийг бичдэг. Яг иймэрхүү зүйлсийг хэрхэн хүлээн авдаг вэ? За анх бол өстой хэцүү байсан. Уйлал. Амар хэцүү. Гэхдээ ер нь ингээ хүн болгон өөрсдөө хин нэгний оронд тавих юм бол айгүй бас хэцүү шттэ. Бодоод үзвэл гэхдээ тэгдэггүй юм шиг байгаа юм л да. Тэгээ анх бол айгүй их сэтгэлээр ундаг амар хэцүү байжгаад одоо бол тэгээ дүжирсэн бүр дассан. Тэгээд
зүгээр л олонний танил хүн гэхэр магадгүй ингээл нөө муу мухаа хилам одоо тэр бүх мухаа үгсээ ингээд яг ингээ хогийн сав руу чулууж байгаа юм шиг чулуудах ёстой гэдэг хандлагатай байдаг юм шиг. Олонний танил хүмүүсийн нүдэн дээр ил байгаа магадгүй эмгтээчүүд зүгээр л муу байх бүр ёстой гэдэг үнсээр тэгээ эднэр бол зүгээр л хүн биш. Эднэр л бол юу ч гэж болно. Бид нар стрессэл гаргаж ивэл гэдэгт нэг тийм хандлага нь болохоор надад ерөөсөө таалагддаггүй. А тэрний төлөө би яг хурааж аваад нэг хідэн үг хийлчдэг. Тэнгүүд л хэрүүлж болоо явчихдаг. Тэгээ ер нь бол ямар ч одоо эмэгтэй хүн болгонд байдаг зан характер миний дотор бол бурханж оршиж байгаа, чөтгөрч оршиж байгаа. Чөтгөрийн муухай авирч гарна бурхны одоо тийм гэгээлэг цагаахан сэтгэлж гарах байхгүй юу. Тэгэхээр хүн болгон л дотроо маш олон одоо зан аран шин характер тэр болгоныг агуулж идэг. Гэтэл зүгээр ингээд нөгөө чимээгүй ингээ хөлцөнгөө л байгаад ах хэвээр юм шиг тийм хандлагатай байгаад идэг. Тэнгүүд зарим үед бас өөрийгөө өмөрөх шаардлага гардаг. Инстаграмда хамгийн их оруулдаг зураг ямар зураг вэ? Селфи юу? Эсвэл өөр зургууд? Ер нь селфи л айгүй их оруулдаг шнэ. Зураг дараад өгөх хүн байхгүй. Тэгэл өөрийгөө зураг авах хүн байхгүй гэл ингээл өөрийгөө ингэж аваад ер нь селфи л зураг айгүй ихтэй. Ер нь өдөр стор хайж заавал нэг селфи авдаг бах тийм. Оо тэгэл нэг зураг авдаг өдөр гэж байна. Авдаггүй өдөр гэж нэг угаасаа та нар ч гэсэн байдаг л үстэй. Нэг өдөр ингээ авангууд сонин гараад өнөөдөр зураг авахдаг өдөр биш. Тэгдэг яг тэрэн шиг нэг ахвал тэгэл нилийн хэдэн талаас ахуулж байгаа л хамгийн гайгүй гэснийг ингээл онцлоод би нөгөө өөрийнхөө зургнуудыг альбом болгож хадгалах хайгуу дуртай. Яг өчигдрийн би өнөөдөр яг өчигдөр шигээ гардаггүй байхгүй. Тэгэхээр яг тэр зургнуудаа мөнхөлж хадгалж үлдэх айгуу сонирхолтой байдгийн. Одоо нөгөө сошиал ертөнц дэндүү хитрхи хөгжөөд ухаалаг утас гарч ирээд бас дээр үеих шиг альбом гэдэг зүйл бид нарт байхгүй болсон. Тийм болохоор яг дурсамжаа хадгалж авч үлдэхийн тулд одоо ер нь бол зураг түүх өгүүлдэг дурсамж сэргээдэг болохоор зургаа илүү хадгалах айгуу дуртай. Хамгийн гоё зураг нь ямар зураг вэ альбомнаас нь? Мэдгүй ер нь хэдэн оны? Ер нь яг багын зургууд айгуу гоё. Гэхдээ байдаг гэдэг утгаараа нэг тийм сонирхолтой биш. Одоогийн зургуудаа бид нар зүгээр л уцаа алга болчвол яг тэр зургууд байхгүй болчихно. Дахиж тэр зураг шигээ би хизээч гардггүй ч юм уу те. Тэгэхээр яг зүгээр л энэ залуу насныхаа одоо зургуудыг мөнхөлж үлдэх юм бол тэр нь бас айгуу гоё дурсамж байх юм болов. Шүүдрэгийн хайр дурлал ер нь их олон анхаарлыг татдаг тийм ээ. Тэгэд Шүүдэрхэн гэдэг дуу байдаг. Тийм. Энэ бол үнэхэр гоё дуу. Энэ дууг сонсоод энэ дууны клипийг үзээд атаархах сэтгэл аяндаа төрдөг юм байлээ. Олон хүүхэн атаархсан байна. Яа харахгүй атаархал төрдөг юм байлээ. Надад нэг ингээд амархан гэж. Амархан чихэн чааш. Гэх мэтчлэн дуу хөрөөл ямар сайхан бэ гэж бодчихлаа. Тэгэхээр хайр дурлалынхаа одоогийн хайр дурлал нь ярил. Нэр нь асуу байна. Амраахан байснаас шүүдэрхтэй байна. За яг шүүдэрхэн гэдэг дуугаар хүмүүс шүүдэрхэн гэдэг нэрийг маань илүү мэддэг болсон. Ойр тойрныхон найз нөхөд гэр бүлийнхэн дундаа л шүүдэрхэн гэж дууддаг байсан. Тэгээд одоо нэг олон нийтийн шүүдэрхэн гэдэг нэрээрээ яг энэ дуу бол таниулж өгсөн баг. За энэ дуунд бол би айгүй хайртай, айгүй дуртай. Миний анхны дуу биш шүү дээ. Эн чинь 3 дахь дуу юм уу та? За нөгөө камертоны шүүдэр цэцэг гэдэг дуу. Зөвлөө ахын маань Шүүдэр цэцэг гэдэг. Тийм байх. Тийм дуу байна. Тэгэхээр энэ одоо 3 дахь нь. Би ер нь өөрийгөө тэгж онцлоод одоо тодорхойлоод байдаг аахгүй нулимсны сүвний сулралтай гэж. Тэгээд энэ дууг яг юу темпо надад зориулж яхад нөгөө ингээл за нэг кэрээрээ нэг хальт ороод ирээ орж ирээ гараа гэл тэгээд идэг гэсэн байхгүй юу. Тэгэл яах ч юм бэ би ажилдаа яваад ингээд чи хальт дайраад ирэлдэг. Тэгээ очсон чинь ингээ компьютер асаацсан миний ингээ чихэнд 2 чихвч хийж өгөөд тэгснээ өөрөө нөгөө өрөөрөө орчдөг байхгүй юу. Тэгснээ за сонсороо. Тэгэл би гайхал юу юм болоо. Тэгээ би чихвчээ зүгэл ингэсэн чинь 3-аад авсан гизгтээ халуухан гэрээ эзэгтэй гэл яг намайг дуулж шүү. Тэгэл би бүр ингээд шоконд ороод энэ яг надад зориулсан дуу гэдгийг би эхний нэг мөрөөс нь л мэдсэн. Тэгээ би тэрийг яг 2 удаа сонсоод асгартлаа уйлалт. За тэгэл очиод хаалга тагшаал гараад ирээ гэсэн. Яасан бэ хинбэ гээл тэгж. Тэгэхээр би дуусчлаа гараад иргээ. Тэгээ би өгтлээ уйлаад тэржсэн. Тэгээ би энийг клипжүүлж би хадгалмаар байна. Дурсамжиндаа ингээд мөнхөлмөр байна гэд. Тэгээд хоёлаа ярилцаа тохиролцоо тэгээ клипээ хийжсэн. Энэ бол миний бас хизээч мартагдчихгүй гигэн нандин тийм дурсамжтай хэсэг. Зүгээр хайр гэдэг зүйл шал өөр байдаг юм шиг байгаа. Би бол хайр сэтгэлийг нэг номерт тавьдаг
хүн учраас миний хувьд бол ямар ч карьер нэр хүнд те одоо сайн сайхан зүйл жүжигчний ажилч гэдэг юм уу бүх зүйлээс илүү гэр бүл нэгт тавигддаг. Тийм болохоор хамгийн түрүүнд нь гэр бүлээл тавина. Яагаад тэгэхээр би өөрөө айлын ганц хүүхэд өссөн учраас илүү нөгөө гэр бүлсэг олон хүүхэдтэй болох юмсан гэсэн тийм хүсэл сэтгэл дүүрэн байдаг. Одоо дурлцсан байгаа юм байна тий. Одоо тэгэл дурлаад айгүй олон жил. Өргөжлөлтөнд дурлаад байгаа байна. Тий, дурлаад яваад байгаа. Тэгэхээр мэрэгжлийн жүжигчин биш гэсэн шүү дээ. Ямар мэрэгчлээ юм бэ? Урлаг судлаач мэрэгчлээ. Соёл урлагийн их сургуулийг өнгөрсөн жил төгссөн. 2015 онд. Найман настайгаас хүүхдийн орны бүжгийн дугууланд бүжиглэл цасаа охин болоод тэгэл яг анх мөнгө олж эхэлжсэн. Халтуурыг халтуур хийгээд хаага гэж ярьдаг штэ. Тийм тэгээд мөнгө олж исэн. Тэгээд 16 нас хүртлээ одоо Гомсурунгагийн ардаас эхлээл хасарж агаахын ард хүртэл би ингээл нөгөө цасаа охин болж исэн. Тэгэл жагаах нөгөө ингээл кинон дээр яг анх 2009 онд бид хоёр тааралдчихсан. Хөөе миний цасаа охин энд юу хийж явж байгаа ингээл юу жагаах тэгжсэн. Тэгээд яг хоо ер нь нөгөө өөрийнхөө одоо бодсон бодол үзэл бодол гэдэг юм өөрийнхөө нэг тийм юм да би амар юм бат зогсдог бүр ингээд итгэж ингэж энэ яг хоо нэг талаараа айгу зөвч гисэндээ бас нөгөө талаараа буруутаад байдаг үе ядг л та. Тэгээ би 8 жил бараг сурсан. Одоо оюутан цаг. Тэгээд хөдөө аж ахуйн их сургуульд би Хатантуул хамтлагт 2 жил бүжгэлжсэн. Тэгээ 3 жил би хөдөө аж ахуйн их сургуулийн маркетинг менежментийн чиглэлээр сурж агаад тэгээд Солонгос руу би урлагийн сургууль руу явсан. За тэгээд тэндээс бас би ийм байдал муудсан учраас буцаж ирээд тэгээд 3 дугаар курстэй сууж байхдаа соёл урлагийн их сургуулийн 1-р курст орсон. Тэгээд нөө суусын хичээл айгүй их учраас би аль нэгийг хаях ёстой болоод тэгээд болсон ч юм уу гоо ч юм уу мэдгүй л дээ зүгээр л би өөрөө хаях стайл гэж бодсон болохоор хайсаа орхиод яг хөө гэтээ ямар ч байсан дипломоо үрдэлж авандаа 1 жил нөхөө сурандаа гэж бодчихсон. Тэгэл би суйсаа төгсөжсэн. Тэгээд суйс болохоор жүжигчний ангид яг орох гэж байгаад зүгээр одоо ингээ эргээ бодоход хувь тавилан байсан юм болоо даа л гэж бодоод байдаг. Зүгээр жүжигчин болох хувьгүй л хүн байсан баг. Яг мэрэгжлийн жүжигчнэр сурах. Тэгэж зүгээр өөрийгөө айгүй аргаддаг. Тэгээд би яг ингээл суйсын жүжигчний анги шалгалт өгөхгүй л ороод шалгалтнаасаа хоцорсон байсан. Тэгээ би надад шалгалт аваач гэд багш нарын өрөөнд ороод гуйж яснаа сандаг байхгүй. Тэгээд уучлаарай юу гэж ингээ ганц хүн зориулсан шалгалтын комисс гэж гарахав. Тэгээд суйс бас нэлээд диктатуртай тийм чанга сургууль. Тэгээ би за ямар ч байсан урлагийн сургуульд нь орсон юм чинь дотор нь ороод тэгээд нэг сольж болчих байх гэд тэгээд солино гэж бодож байгаад тийм амархан юу гэж миний зоргоор солигдох вэ? Тэгээд солигдоогүй. Тэгээд эргэжлэн би за яг жүжигчний ангид орондоо гэж 2 дугаар курс алчиж байгаа штэ. Тэгээд жүжигчний ангид орохгүй л шалгалт өгнө гэсэн чинь манай ангийн хүүхдүүд айгүй байлаар надад шалгалтын өдрийг хойшлуулад хэлсэн. Тэгээд манай ангийн нэг хэдэн хүүхдүүд нөгөө жүжигчний анги руу шилжиж орсон юм. Тэгээд эсвэл надад хэлээгүй ч байлоо өдрөө. Тэгээ би нөгөө хөдөө киноны зураг авалтанд явцсан. Тэгээ би шалгалт өгөх өдрөө мэдээгүй. Тэгээд манай ангийнхаа нөгөө хэдэн хүүхдүүд жүжигчний анги руу шалгалт өгөөд орцсон. Тэгсэн чинь би хойшлоод ирсэн. Дахиад нөгөө багш нарынхаа өрөөнд ороод уйлал. Миний буруу би ингээд жүжигчин л бол надад шалгалт авчил та гэсэн чинь юу яриад байгаа юм бэ гэл. Тэгээ эргэжил нь яах юм бэ 3 дугаар курс олчих юм чи дахиад 1 дугаар курсгээ явж л тань шигээд за угаасаа л одоо тэгээ хөвгүүлсэн юм бэлгүй. Одоо ядаж нэг сургуулаа төгсөн шүүдрээ минь гээд. Тэгээд яасан. Гэтэ яг миний буруу л да. Ер нь аль тэр ангийнхаа хүүхд рүү бурууч хийх хэрэг байхгүй. Өөрөө аягүй тийм талтай булавч бултай гэдэг шиг тэгэл угаасаа яг жүжигчдийн бас яг энэ кино урлаг ер нь салбарт нь ороод ирчлээ шүү дээ. Яг хоо гэтэл өөрийгөө голоод идэх юм аа. Ямар ч байсан мэрэгжлийн жүжигчнээс арай өөр л агаад идэх л та. Гэтэ илүү бас нөгөө тэр хүмүүсээс суралцаж, ахиж, дивжиж бас нөгөө итгэлийг нь алдахгүй те өөрөө айгүй тийм хөгжгийг л айгүй хүсдэг. Тийм ч учраас өөрийгөө илүү олон зүйлд сорж яг хинбэ хаана байгаа вэ гэдгийг илүү мэдрэхийг хүсдэг л те. За тэгвэл төгссөн сургуультай холбоотой асуулт асууя. Урлаг судлаач гэсэн шүү дээ.
Монголын урлаг ямар байна? За урлаг судлаач болохоор маш том мэрэгчлэхгүй юу? Маш гайхалтай багш нар манай сургууль багшилдаг. Урлагийн хэмжүүр гэхээс илүү би өөрөө нөгөө урлагийн тоогоонд нь чанагдаж явж байгаа өөрөө уран бүтээлч хүний хувьд одоо урлагийг шүүмжлэн гэдэг бол надад айгүй хэцүү зүйл байхгүй юу? Тэгэхээр би магадгүй энэ ажлаар одоо би бол ажиллаж үнэхээр чадахгүй. Ягаад тэгэхээр миний одоо үдсэн, харсан, туулсан, уншсан, мэдсэн тэр бүхэн ханаж хүрэхгүй. Энэ одоо мэрэгжил бол маш олон зүйлийг үзэж, судалж, мэдэж, явж өөрийн нүдээр харж, мэдэрч, уншиж энэ зүйлийг судалдаг, шүүмжилдэг болохоор зүгээр л нэг хитэн юм жоохон юм уншаад ч юм уу нэг жоохон хитэн кинон тоглоснороо би урлаг шүүмжлээл судлаач болчихгүй л дээ. Тэгэхээр энэ бол миний хувьд асар хүнд том мэрэгжил. Тийм учраас би энийг бол одоогийн нөхцөл байдалд хийж чадахгүй. Зүгээр хэсэг хугацааны дараа магадгүй хөшрөөд ирэхээрээ буур сүртэй болоод миний тархины одоо багтаамж, оюуны потенциал маань илүү өндөр түвшинд хөгжсөн тэр үед магадгүй би урлаг судлаад шүүмжлээд илүү бас өндөр түвшинд аваачих тэр өөрийнхөө хувь нэмрийг оруулах байх л та. Манай ангийнхаа маш сайн шүүмжлэгч судлаачид бол төрж гарсан. Тэгээд айгүй амар шүүмжлэх гэхгүй бүр ингээл бид нар ингээ шүүмж дандаа бичдэг. Тэгээ ингээ уншингууд би бүр ингээд яс хавталцаад бүр гол харлаад чи яг ямар байдгийг мэдх юм уу гэж бүр ингээд хэлчихэл. Тэгэл би ангийнхантайгаа айгүй тэг сөргөөцөлддөг байсан, муудалцдаг байсан. Чи юу мэддэг болоод наадхаа хэлээд байгаа гэл бүр ингээл дотроос нэг тийм би болохоор одоо тэр тайзан дээр байдаг одоо эфирийн ард одоо энэ камерны урд байдаг хүмүүс, камерны ард зогсдог хүмүүс ямар байдаг би бүх тэр юмыг нь тодорхой хэмжээнд өөрийнхөө хэмжээнд жижигэн ч гэсэн мэдэж явж байгаа хүний хувьд тэр хүмүүс бүр чи тайзан дээр гараад нэг зогсоод чи тав хэлээд ихтэйгээ бүр ингээ хэлмээр санагдаад ангийнхантайгаа би айгүй хүмүүлцдэг гэсэн аахгүй чи юу мэдээ шүүмжлээд байгаа. Гэтэл би нөгөө яг өөрөө шүүмжлүүлэх ёстой хүн нь тэр шүүмжилж байгаа хүний байр суурин дээр очиж зогсохоор бас айгүй хэцүү байгаад байдаг байхгүй. Тэгэхээр л ер нь айгүй тийм өрөөсгөл хэцүү. Сэтгэлээр унсан үедээ өөрөө яаж хурцлдаг вэ? За ер нь бол хүн л юм чинь мэдээж сэтгэлээр унана, уйлан, дуулна бүхэл одоо тийм амьдралын хар бараан, гэрэл гээтэй зүйл ингээд сүлэлтэл явж шít. Тэгэхээр зүгээр хүн гэдэг чинь яг сэтгэлийн амьтан байгаад байдаг байхгүй юу? Яг сэтгэлээрээ ингээд гундчвал тэр хүн гаднаа ингээд мянга хичээгээд сэтгэл нь ингээд хойноо суугаад байвал одоо тэр хэцүү нөхцөл байдлаасаа гарах арга замыг олж авч чадахгүй л дээ. Тэгэхээр шүүдрийн нэг өдрийн амьдрал яаж өрнөд юм бэ? Нэг өдрийн ер нь бол нэг урлагийн хүмүүс минийх ч гэлтгүй урлагийн бүх хүмүүсийнх л өөр байдаг байх л та. Мэдээж өглөө гараал нөгөө ажил дээрээ сууж байгаа л орой 6 цагт хуруугаа өмшүүлэл гарч ирдэггүй. Айгуу сайн ингээл хүмүүс ажиллаж байгаа үед бид нар амарч яадаг. Хүмүүс амарч байгаа үед бид нар ажиллаж яадаг. Тийм болохоор миний өглөө болгон цоо шинээр өөр эхэлдэг. Мэдээж завтаа үедээ гоо сайханд өнгөрүүлдэг. Одоо ус хумс одоо гизэг нүүрам маникюр педикюргээ авчдаг. За тэгээд йогдо, усан бассейн, фитнес гэл ингээд өөрийгөө аль болох завгүй айлгадаг. Одоо ингээд хэлний бэлтгэл гэл ингээл яваад идэх л та. Тэгээд бусад үеэрээ бол зураг авалт ийм тийшээ ийм ингээд явцдаг болохоор бас тэр бүр өөртөө цаг зав гаргаж чадахгүй. Тэгэхээр амралтынхаа үеийг бол гэртээ зүгээр л ингээд ном уншаад амраад хөвтөх бас амар гоё мэдрэмж. Эсвэл гоо сайханд, эсвэл фитнес дээрээ, йог дээрээ байх нь бас илүү юу байдаг л та. Тэгээд зүгээр л нэг юмныхаа эцийг үзчихэж илүү үр дүн гардаг гэдгийг л яг ойлгоод байгаад байгаа. Тэгээд би усанд ерөөсөө сэлж чаддгүй. Манай нэг нөгөө жүжигчээ ихч чи усанд сэлж чадах юм уу гэлтгсэн чи би сүх штэ гэлтгсэн. Түүх тийм үү гэл. Тийм би сүх биш чулуу ч юм уу гэсэн чи. Үгүй тэгээ сүх юм уу чулуу юм уу гэхээр үгүй энэ хоёр чи агаар нэг үсттэй гэсэн чи. Оо чи тэгээ живд юм уу те гэсэн чи. Би живжилж чадна гэсэн чи. Сүх гэхээр чамаг зүгээр ингээл сүх шиг хүсэл явчихдیں۔ Бах гэж бодсон гэд. Тэгээ одоо би тэр ихчтэйгээ хамт нэг усан бассейнаар хичээлж байгаа. Сэл сурах гад ер нь бол жүжигчин хүн бол юм болгоныг чаддаг байх хэрэгтэй. Одноо хичтэй жүжигчин одноо гэж танаа нэвтрүүлгээр орсон байсан тий. Тэгэд яг жүжигчин хүн бол юм болгоныг чаддаг байх хэрэгтэй. Юм болгонд бас урд дүйтэй байх хэрэгтэй. Тийм болохоор юм болгон руу ингээ өсчээд идэх нэг юм. Хоёр ч нэрийнханд золоо багшийн йога хичээлтэй тийм байна. Тэгээ өөрийнхөө байгаа байдал нь бас айгу дайчин чанар нь надад л айгу гоё урам өглөө. Би тэг нэлээд удаа ингээ сонслоо яриаг нь тэгэл за яг ийм байд юм байна. За би ингэх хэрэгтэй юм байна. Заримдаа нэр яг ингээл асартлаа үлдэг үе яадаг. Тэнгүүд өөрийгөө өрөвдөд байхгүй за хөөх юм. Эсвэргээр
Өрөвдөх үе нь өрөвдөхгүй өөрөө зоригжуулах үе. Тэгэхээр тушнаас бас нэлээ эрт хүчийг авлаа. Баярлаа. Баярлаа. Тэгээ яг бас айгүй тийм миний сэтгэлийг айгүй өргөж бас арай эерэг тал руу илүү хандуулаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Хүн болгоо нөгөө одоо цаг дээр ерөөсөө анхаарлаа хандуулж чаддгүй. Дандаа л өнгөрсөн дурсамжаа ч юм уу эсвэл ирээдүг гэж боддог. Яг одоо цаг дээр өөрийнхөө бие мах бод өөрийнхөө оюун сэтгүүндээ ерөөсөө оршиж чаддгүй байна л да. Тэгэхээр яг ингээд дотроосоо гэрэлтэхтэй, дотроосоо амар амгалан хайх, тайвшрах, тэр одоо гарцыг нээж өгдөг гэдэг талаараа бас илүү онцлогтой. Йога хийгээл гарахаараа ингээл нөгөө бид нар ингээ бяцлагдаг байхгүй юу? Яг дуусны дараа тэгэл ингээ уйлж муулна. Эсвэл гинт ингээ тачгинд л инээж минэ айгу сонин штэ. Тэгэл йог хийгээл гараад дууслаа. За ингээ хүмүүсийг ингээ дуучлаа, хайрлаа, инрээ одоо хүмүүст муу мухаа үг хэлэхгүй бай. Одоо өөрөөсөө эхлэе, үг хоолой үг хэлээ цэгний, хоолойгоо хайрлаа, тэрийг хайрлаа, энийг хайрлаа гэхээр йог дуусангууд нэг л ийм л болчихдیں۔ Тэнгүүд л ингээл ингээ ууралсан байгаа, гомдсон байгаа хүмүүсээ за уучилдаг ч юм уу гэж ингэж бодоол нэг тийм эерэг сэтгэлийг бас айгу бүрдүүлээд байдаг байхгүй юу? Тэгэхээр айгу давуу талтай зүгээр л нөгөө өөрийгөө завгүй байлгаж би яг юунд дур сонирхолтой вэ? Би юунд цаг зав гаргахтаа илүү одоо аз жаргалыг мэдрэх вэ гэдгээ мэдэх хэрэгтэй юм шиг байгаа. Миний бодлоор аз жаргал гэдэг зүйл бол зүгээр л сэтгэлийн амар амгалан байдал бас аз жаргал байгаад идэг юм шиг байгаа юм л та. Тэгэхээр аз жаргалыг зүгээр л хин нэг хаа холоос биш зүгээр хажуунаасаа хайж ивэл өдөр болгон бид нар аз жаргалтай байж чадна. Аз жаргалтай амьдрал гэж юусоо байхгүй ч аз жаргалтай хорон мөчүүд гэж байдаг гэдэгт би итгэдэг байхгүй. Тийм болохоор зүгээр л өөрийгөө жаргалтай болгоход зөвхөн өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Өөр хинээс ч бити өө хай. За баярлалаа. Өнөөдөр бас аз жаргалтай өдрүүдийнх нь нэг нь байгаасай. Ийм сайхан үзэсгэлэнтэй бүсгүүд сарнаа баглаа илгээсэн байна. Гэтэ энэ дотор цэнхэр цэцэг алга, өөрөө цэнхэр цэцэг. Ийм сайхан инээмсэглэдэг бүсгүүд бас амжилт хүсье. Цэцэгт мэдлэгээний зүгээс ийм сайхан баглааг танд зориулсан бэлгэлсэн байна. Бид таны аз жаргалын эрч. Тэгэхээр бүх урлагийн дотроос кино урлаг гэдэг хамгийн агуу гэсэн тийм гоё үг гэдэг шүү дээ. Тэгэхээр бас энэ хүү агуу ертөнцтэй бас хатан нэж яваарай. Хатан болоорой. Би нэвтрүүлгийнхаа төгсгөлд хэлэхэд би шүүдрийн хувьд миний таалагддаг юм хэлчихөө. Би шүүдрийн өсөнд нь их дуртай, өсөнд их гоё, бас хомсонд нь их дуртай. Али хомсын нарыг да? Уруул нь хомс шиг өөрийнх айгу гоё тий. Яг өөрийнх нь хомс хэлгэдэггүй. Баярлаа. Өшөө яриад байгаа. Яагаад түрүүнээс хойш ингэж яриа? Гоё юмнууд ихвээ тэгээд бүсгүүчүүд маань яг энэ мэтчлэн сайхан үлгэр дөрөөл үзүүлж байгаасаа гэж хүсэж байна. Баярлалаа шүдрээ. Баярлалаа. Тэгээд ийм гахалтай бас 3 бүсгүүтэй анх удаа ингэж ярилцаж үзэж байна. Ер нь бол хөтлөгч яг нэг л байдаг. Хөтлөгчтэйгөө ингэж ярьдаг болохоор өнөөдөр бас жоохон туршлагагуудчлаа ингээд бас хандаж ярьж чадсангүй. Гэтэ ийм гахалтай бас үзэсгэлэнтэй бүсгүүчүүдтэй амьдралынхаа нэг өдрийг бас өнгөрөөсөнд маш их баяртай. Тэгээд бас гайхалтай эерэг энергитэй ийм сайхан өнгөлөг солонгорсон юм гайхалтай нэвтрүүлэгтээ уурж оролцуулсанд бас та гуравтаа маш их баярлалаа гэж яриад. За маш их баярлалаа. Тэгэхээр шүүдэр цэцэг гэдэг энэ сайхан бүсгүйг мэдээж бас төрүүлсэн ээж, хүмүүжүүлсэн ээж гэдэг бол үнэхээр бас гайхалтай сайхан ээж байгаа гэж бодож байна. Манай бүсгүүчүүдэд зориулаад бид гуравтаа бас ингээд дараа нь амраад ч юм уу тийж гоё өгнөд хийж болох байх шүүдрээгээ. Яг үзэж байгаа гэлийн хат нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд зориулаад бас зөвлөгөө ч юм уу бас урмын үг хайрлаж. За би одоо нэг зөвлөгөө өгөхөр хүмүүн ч юм уу. Мөн шүү дээ. Ийм сайхан ээж явах юм. Ийм сайхан охин. За зүгээр миний хувьд болохоор эрчүүдээс илүү эмэгтэйчүүд миний одоо анхаарлыг илүү татдгийн. Айгу сонио. Тэгээд би эмэгтэйчүүдтэй айгу хайртай. Тэгээд эмэгтэй хүнтэй би маш олон охид бүсгүүчүүдтэй фэйсбүүкээр найзууд би бүгдэнтэй найз юм шиг би бүгдэнтэй нойр байх гэж бүгдэнтэй чаталдаг, бүгдэнтэй харьцдаг тий цаг заваа зориулдаг. Тэгээд одоо надтай найзууд мөн энэ телевизийг үзэн суугаа бүх үзэгчд бүх эмэгтэйчүүд бүсгүүчүүдтэй аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Эмэгтэй хүн болгон дахин давтагдчихгүй цор ганц байдаг. Тэгээ өөрийнхөө бас давуу талыг илүү тодтогч онцлоорой.
мэдээж дотроосоо гэрэлцсэн бас эерэг энерги сайхан байгаасай бусдад хар муу бити хийж байгаасай тий үргэлж одоо өнгөлөг гэгээтэй өвчин хүртэл сайхан байх юм бол амьдрал чинь хүртэл тэгш сайхан байна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр бусдын төлөө аз жаргалтайгаар инээмсэглэж чаддаг байгаасаа гэж бас хэлмээрэн зүгээр л эмэгтэйчүүд чинь амар агуу хүмүүс байдаг байхгүй юу? Бүхэлд нь нөгөө лавсрунгаа хэлсүү гэдэг ч тий тарих бүрэлдүүлж байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгэхэд одоо техник технологи одоо дэлхийн ертөнц хичнээн хурдцтайгаар хөгжиж техник технологи хамгийн их хөгжиж байгаа ч гэсэндээ тарих үйлдвэрлэдэг газар хэзэж байхгүй гэж хэлжсэн тий. Тэгэхээр одоо хөвлөдийн тарих бүрэлддэг одоо ингээс нь сүү асгардгийг бодоод эмэгтэйчүүд минь айгуу гой цагаахан гэгээлэг байгаарэ. Одоо бусдад хар мууг хэлж сэтгэлийг нь бити хар талбаар будж байгаарэ. Үргэлж сайн сайхан байгаарэ. Эмэгтэйчүүд биднээс маш олон зүйл шалтгаална шүү гэж хэлмээр байна. Үнсээ гэж. Айгуу их юм ярьчихлаа. Ягаас гарч ирээд нөө ингээд айгуу Харин яг айгуу бата юм болгочихны. Мэдрэмжгааснаа. За бидэнд төрсэн мэдрэмж та бүхэнд ч гэсэн төрсэн байх. Хамт исэн нийт үзэгчтэй баярлалаа. Мэдээж энэ дугаарыг шинтэн үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай үзэгчтэй. Баярлалаа. Цаг заваа гаргаж бид нартай хамт байсан баярлалаа.